байцгаана уу? За энэ удаад булчин солируулагчдын талаар ярих чинь. Мэдээлжүүлэхт бол үндсэн 3 триад гэж байдаг. Энэ триадын нэг хэсэг болов булчин солируулагчдыг бид нэр практикт бол зочмог амьслын дутагдaltaд байгаа, ярилтанд бас тавих шаардлагатай, ерөнхий мэдээ алдуулалтын хаалгааны үед мөн одоо тухайн хаалгаан үндсэн нөхцөл болгон хэрэгэлдэг байгаа. Энэхүү эмийн бодисын үндсэн түүх нь бол 1942 онд одоо Кураре гэж анх гаргаж авч ирсэн. Энэ нь Хойд Америкийн уугуул иргэдийн ан агнадаг аргаас бол сэтвчилсэн гэж ойлгож байна. Энэ одоо хорыг ашиглаад одоо амьтны булчин сулруулад амьсгалын зогсоох байдлаар ан агнадаг байжээ. Тэгээ одоо бол хамгийн өргөн эргэлж байгаа эмийн бодисууд бол энэ 1951 онд гаргаж авсан сүцний холиныг түргэн дараалтын үед хэрэгэлдэг. 80 онд тракрум, 94 онд рокурониум, за 95 онд бол цисатракрумыг хэрэгэлж байна. За манайд бол хамгийн өргөн эргэлздэг нь бол тракрум болон рокурониум байгаа. Энэхүү эмийн бодисын үндсэн механизм нь юу вэ гэхээр одоо булчин сулруулагчд бол зөвхөн соматик мэдрэлийн систем нөлөө үзүүлснээрээ одоо хүнлэн судал булчин сулруулах үйлдэлтэй байдаг. Автономи системийн хувьд гэх юм бол парасимпатик болон симпатик мэдрэл нь өөрөө занглааны өмнөх болон дараах гэсэн хоёр үндсэн хоёр хэсэгтэй. За соматик бол үндсэн ганц урт аксонтой байдаг. Энэний төгсгөлдөө никотин мэдрэг ацетил холиныг ялгаруулад хүндлэн судал булчин л сулруулах үйлдэлтэй байдаг. Гэтэл симпатик болон парасимпатикийн хувьд бол одоо хоёр нэрийн төгсгөлд ялгаатай ацетил холиныг бол ялгаруулж идэг. Нэг нь бол маскариник мэдрэг ацетил холиныг, харин симпатикийн хувьд гэх юм бол фениприн бол норфениприныг ялгаруулдаг ялгаатай байдаг. За үндсэн 5 схемийн хувьд харах юм бол одоо ингэж ялгаатай байдаг байна. Харин одоо зөвхөн одоо бидний яриад байгаа хүндлэн судал булчин сулруулах үйлдэлтэй одоо булчин сулруулагчд бол соматик мэдрэлийн системд бол нөлөөлдөг байна. За үндсэн зарчмын үед бол мэдээж одоо мэдрэлийн төгсгөлийн нейроны төгсгөл болон одоо булчингийн завсар бол энийг нейромаскулар junction гэж нэрлэдэг. Энэ бол одоо мэдрэлийн төгсгөл синапсын өмнөх хэсэг болон синапсын дараах хэсэг. За энэ синапсын завсарт болохоор ацетил холин ялгарх нь бол айгүй чухал одоо физиологийн үндсэн зарчим байгаад байна. За харин одоо мэдрэлийн төгсгөлд ирж байгаа үеийн потенциалын тусламжтайгаар энэ төгсгөл байгаа ацетил холины рецепт цэврүүнүүд нь хагараад одоо синапсын завсарт бол гардаг гэсэн үг. За энд айгүй чухал үйлдэлтэй нь юу вэ гэхээр кальц болон натрий калийн сууг байж байдаг. За action potential-ийн одоо үеийн потенциалын үр дүнд бол ацетил холин завсарт синапсын завсарт ялгараад синапсын дараах мембран дээр байгаа ацетил холины рецептор дээр холбогддог. За энэний үндсэн механизм бол одоо натрий болон кальцийн эсэд ороод кали эсэс гадагшлаг үндсэн процесс явж байдаг. Ацетил холины хувьд гэх юм бол энэ ацетил холины рецепторын одоо альфа сабюнит нь бол нэгддэг чухал ач холбогдолтой байдаг. За энийг бас одоо булчин сулруулагчдыг одоо бас илүү нарийн харуулсан байна. Action potential болоход одоо кальцийн эсэд нэвтрээд ацетил холины одоо цэврүү бол гардаг гэсэн үг. За энэхүү эмийн бодисын ангиллын хувьд гэх юм бол булчин сулруулагчдыг туйлшруулагч болон үл туйлшруулагч гэж хоёр ангилдаг. Туйлшруулагчдын хувьд гэх юм бол хамгийн одоо үргээр хэрэглэгдэх нь бол суг самптониум буюу сүгцний холин байдаг. Харин non depolymerization буюу одоо үл туйлшруулагчдыг бол бид нэр өдөр тутамдаа практикта хамгийн ураг хэрэгжилж байна. За үндсэн механизм нь болохоор юу байдаг вэ гэхээр ацетил холин рецептортой холбогдоод одоо туйлшрал болон depolymerization болон repolarization болоод одоо булчин агшид сулардаг гэсэн үг. Харин үл туйлшруулагчдын хувьд яадаг вэ гэхээр энд ацетил холиныхын рецептор дээр блок хийчихэр энэ ацетил холин холбогдож чадахгүй болохоор энэ бол одоо булчин суларна гэсэн санаа. Гэтэл сүгцний холин буюу туйлшруулагчдын хувьд яадаг вэ гэхээр энэ сүгцний холин болохоор одоо ацетил холины бүтцийг 2 дахин агуулдаг. Тухайн одоо ацетил холины рецепторыг туйлшралсан байдалд хүргэдэг учраас эцсийн дүндээ одоо булчин сулардаг байна. За химийн бүтцээрээ нэлийн ялгаатай учраас илүү нарийн авч үзэж байгаа. За ер нь бол эсийн үндсэн одоо синапсын өмнөх мембранд бол ацетат анион. За холин хоёрын үндсэн дээрээс бол ацетил холин бол үүсч байдаг. Энэ ацетил холин бол хамгийн чухал нэгдэл нь бол метониум байж байдаг. Гэтэл сугсаа бол өөрөө дотроо метониумыг 2 нэгжээр ингээд хагуулж байдаг учраас илүү хүчтэй үйлдэл үзүүлээд туйлшруулах үйлдэлийг үзүүлдэг байна. За энийг бол ингээ схемээр харуулж байна. Энэ метониум нь бол энэ азотын нэгдэлтэй хэсэг нь энийг үндсэн 2 одоо давхар агуулж байгаа учраас үнийг сүгцний холин гэж нэрлэдэг байна.
За сүнсний талын үйлдлийн механизм явагдах юм бол түрүү хэлсэнчлэн туйшруулах, туйлын туйшруулах үйлдэл үзүүлдэг гэж үздэг. Метаболизмын хувьд гэх юм бол сүнсний талын суцаар хэрэглэсэн тохиолдолд бол C-ийн сүнсний холин стероза гэдэг фермент нөлөөр задарч идэг. Үндсэн C-нд байх хагас задралын хугацаа бол 47 секунд гэж үздэг байгаа. Тэгэхээр зарим псевдо холин стероз гэсэн өгүүлэмжтэй өмнөх хаалганы үед сэрээгүй булчин сэргээгүй утсан гих мэтчтэй өгүүлэмж бол псевдо холин стероза байх эрсдэлтэй. Яагаад тэгэхээр энэ тохиолдолд бол сүнсний талын задрахгүйгээр булчин сулрал байдлаар үргэлжлээд сэрх хугацаа удаашрах нөхцөлд бол бүрдэх эрсдэлтэй байдаг. За мөн холин стерозагийг ферментийг дарангуйлах нөлөө үзүүлдэг зүйлүүд нь юу вэ гэхээр элэгний өвчин, malnutrition байж болно, malignancy байж болно, эсвэл бөөрийн дутагдaltaй. За тэгээд түлэгдэлтэй үед бол маш эрсдэлтэй. Яа тэгэхээр түлэгдэлтэй үед болохоор уурэг гэхээр алдчихж байгаа юм нөхцлүүдэд бол тодорхой хэмжээгээр бид нэр эрсдэлтэй байдаг учраас сүнсний холиныг 48 цагийн дараагаар хэрэглэхгүй. За нийтдээ 60 хоногийн дараагаас бол бид нар булчин бүрэн сэргсэн сүнсний холиныг энгийн хүн шиг хэрэглэж болно гэх мэтчлэн зөвлөд бол байдаг. За жирэмсэн хүмүүст болохоор зэрэг бид нар уургийн хэмжээтэй холбоотойгоор тодорхой хэрэглэхэд бас нэлээд бодолцох шаардлагатай байдаг. За эмүүдийн хувьд гэх юм бол антихолин стероза фермент, панкрониум, циркал гэх мэтийн эмүүлийн үед бол энэ холин стероза ферментийн дарангуйлалттай холбоотойгоор сүнсний талын биед бол удаан байх нөхцлүүд бол бүрддэг бахны. За фармакодинамикийн хувьд гэх юм бол үндсэндээ хоёр фазтай. Эхнийх нь бол тухайн сүнсний талын ацетил рецептортой холбогдоод туйшруулах нөлөө үзүүлдэг нь болохоор фаз 2 байдаг бахны. За зарим тохиолдолд суксамботониум гэж нэрлэдэг сүнсний талын гэж нэрлэдэг. За үндсэн онсет хугацаа нь бол 30-аас 60 секунд байдаг. За үргэлжлэх хугацаа нь 10 минут. Тэгэхээр бид нар бол үргэлжилсэн байдлаар хэрэглэхдээ үйлдэл туйшруулагчийг бол заавал авах шаардлагатай гэсэн үг. За энэ бол нэлээд тосон дуу сумтгай чанар бол бага. Тийм учраас биеэс урдан ялгараад байна. За үндсэн хадгалах нөхцөл бол айгүй чухал. За ялангуяа энэ сүнсний талын үйлдэл туйшруулагчдын хувьд юм бол 2-8 градус төхөт нөхцөл байж чанараа хадгалдаг. Өрөөний температурт юм уу эсвэл удах тусмаа 5-аас 10% шин чанараа буурж идэг учраас тухайн хадгалтын нөхцөл бол нэлээд чухал ач холбогдолтой байгаа. За богино үйлдэлтэй ажилбарууд болон зарим тохиолдолд бол таталтын эсрэг эмчилгээний түргэнд хэрэгжилж идэг. За эсрэг заалтын хувьд бол хоруу халууралтын үед хоруу халууралт шижиглж байгаа бол сүнсний талыныг огт хэрэглэхгүй. Яагаад тэгэхээр энэ бол улам өдөөх нөхцөлийг бол бүрдүүлж өгнө. За нэгдүгээр хоёрдугаар болохоор тодорхой нэг өндөр халуунтай хүнд бол сүнсний талыныг хийх нь хоруу халууралт болох эрсдлийг нэмэгдүүлдэг учраас эсрэг заалт болж өгч идэг. За мөн 48 цагаас дээш босон энэ түлэгдэлтэй үед бол бид нэр ерөөсөө огт хэрэглэж болохгүй. За тэгээд тухайн сүнсний талыныг бол гиперкалеми үүсгдэг учраас хүнд зэргийн гиперкалеми байгаа тохиолдолд 5.5-аас дээш байгаа тохиолдолд бол эсрэг заалттай гэж үздэг. За сүнсний талыныг бол ерөөсөө уухаар хэрэглэхгүй. За үнэхээр яаралтай бид нэр судас байхгүй хэцүү үед л бол булчин тайрч хэрэглэдэг. Яг үйлдэлэх хугацаа нь хизээ гэдгийг мэдгээд айгүй төөхтэй учраас булчинд төдийлөн хэрэглэхгүй. Яг уу яаралтай амьд тэнцэн үед бол 4 мг кг-аар хэрэглэж болох нь байна. За суцаар бол 1-1.5 мг-аар хэрэглэдэг. За ер нь бол төргөн дараалтын интубацийн үед хамгийн үүрэг хэрэглэдэг бөгөөд 1-1.5 мг кг гэж үздэг насан туршидад. За тэгээд яг уу булчинд бол 3-4 мг-аар ер нь дээд тонг бол 150 мг гэж үзэж болох нь байна. За ер нь бол бид нэр тухайн хүнд бради үүсэх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол ер нь атропиныг төрүүлээд авах нь бас зүйтэй. Яагаад тэгэхээр зүрх судасны систем бол бага тунгаар негатив хронотропик болон инотропик нөлөө негатив байдлаар үйлдэл үзүүлдэг учраас эрсдэлтэй. Харин өндөр тунгаараа зүрхний цохилтын тахикарди болгон контрактилити болон катехолами гэхээр ялгарсантай холбоотой зүрх судаснд бол нөлөөлөл нь айгүй их байдаг. Яагаад тэгэхээр энэ нь зөвхөн никотинд мэдрэг ацетил холинд нэг бол хэсэггүй гэсэн үг байхгүй. Ацетил холиныг 2 дахин дабл байдлаар агуулж идэг. Тэгэхээр биднэрт бол энэ парасимпатик болон энэ парасимпатик болон симпатикийн төгсгөлд байгаа энд бас нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр нөгөө никотин
мэдрэг autonomic gangliad болохоор stimulate үзүүлдэг, cardiac muscarinind ч гэсэн stimulate нөлөө үзүүлдэг учраас биднэрт их тунгаараа бол хэрэглэх нь эрсдэлтэй буюу одоо дахиад болгоно contractility-г улам ихсэх нөөцлийг бол бүрдүүлэх эрсдэлтэй байдаг. За ер нь бол гаж нөлөөний хувьд sinus bradycardia, junctional rhythm үүсгэж болно, эсвэл sinus arrest үүсгэж болно. За мөн жижигхийлэлтэй холбоотойгоор булчин бол нэлээд өвдөлттэй өвчнүүд бол сэрдэг. За гиперкалеми үүсгдэг, миалгия үүсгдэг, тий intraocular pressure үүсгдэг. За ер нь бол 1-2-4 мм мөнгөсний багнаар бол ихсэгдэг гэж үздэг. За intragastric pressure ихсэгдэг. Гэтэл хотоод дүүрэн байгаа эмчилүүлэгчдэд бид нэр RCR-аа явахдаа одоо сэлк сайн дараад ингээд RCR-аа явахгүй бол энэ intragastric pressure-ыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байдгийг бас санах хэрэгтэй байдаг. За тэгээ ном болгон дээр янз бүр үждэг. Ер нь бол 1-1.5 мг кг бол үндсэн одоо индукшны тун байгаа. За яг effective dose нь болохоор 0.51-ээс 0. одоо 63 мг кг байд юм байна. За бусад эмийн бодисуудын хувьд гэх юм бол бид нэр тухайн эмийн бодис урагтай холбогдох чанар бол аюул чухал ач холбогдолтой. За жишээлбэл одоо бид нар бол нөгөө сугсааг болохоор үндсэн 80% нь бол урагтай холбогдохгүйгээр 20% нь урагтай холбогддог, 80% нь бол чөлөөт байдлаар байдаг. Тэгээд тархалтын эзлэхүүн нь 0.14. Тэгэхээр биеэс ялгарах хугацаа бол аюул хурдан байх боломжтой байгаа байхгүй. Атракром болон цис атракромын хувьд гэх юм бол урагтай холбогдох чанар нь бол арай өндөр 38% тай байдаг. За сугсааг бол түргэн дараалалтай одоо үед бол түгээмэл хэрэгэлдэг ч гэсэн бид нэр сугсаа хэрэглэхгүй эсрэг заалт гаргаад түргэн дараалалт явах шаардлага гарах юм бол ракурониум бол дараагийн сонголт болж өгнө. За ер нь бол эмийн бодисууд одоо энэ булчин солируулалтын хувьд гэх юм бол яг суцаар хэрэглэдэг учраас одоо аптектэй absorption гэдэг зүйл байхгүй. Ер нь бол distribution, biotransformation, ялгарал гэдэг ингээд үндсэн фармакокинетик нь бол 3 үндсэн байдлаар яригддаг байна. За түрүү хэлсэнчлэн яаралтай тохиолдолд бид нар булчин солируулагчдыг булчинд хийнэ гэдэг юм л толгойд орж ирэх юм байна. За энэхүү эмийн байцуудыг болохоор бид нэр одоо бол яг практикт intermediate duration agent-ийг бол төрхөө хэрэгжилж байдаг. Atracrom, cisatracrom, rocuronium, vicuronium одоо энийг бол бүгдийг cisatracrom-ыг бол Монголд хэрэгэлдэг. Бусдыг нь бол одоо Монголд хэрэгэлдэг. За энэ effective dose нь болохоор яг булчинд очиж үйлдэх effective dose гэсэн үг. За бид нар бол интубацийн тундаа 2 дахин ихээр авч яадаг. За atracrom-ыг бол одоо интубацийн тундаа 0.5-аас эхлээд ideal body weight-д нь боддог. Буюу энэ нь гүлгэр булчин л сулруулах зорилготой учраас бид нэр тухайн хүний байгаа жинтэн тооцох юм бол overdose хийж гинэ гэдэг санаа байх нь. За рокурониумын хувьд юм бол яг 0.6 гэж үздэг. Ер нь бол rapid sequence induction явах байгаа тохиолдолд бол 0.6-аас 1 мг кг-аар тооцох юм бол энэ нь одоо түргэн дараалтын юу болно гэсэн үг. За ер нь бол recovery тий 25% recovery минут нь болохоор 35-аас 45 минут гэж үздэг. Тэгэхээр бид нар бол тухайн булчин солируулалтыг ерөөсөө түгээмэл 30 минут гэж боддог. Яг үнэндээ бол 35-аас 45 минут байдгаа гэж үздэг. За урт үлдэлтэй юмуудыг бол одоо бол түгээмэл хэрэгэлдэггүй. Энэ одоо урагтай холбогч чанар өндөртэй удаан үлдэл үзүүлдэг. За энэ дээр болохоор бид нар яг effective dose 50-тай 95-тай гэж тооцдог. 95-ийнхаа 2 дахиг үржүүлээд индукшны дозыг бол боддог. За одоо үндсэн шин чанаруудын хувьд гэх юм бол бидний анхаарах зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр одоо cisatracrom, pancuronium, rocuronium те сугсаа эдэр бол дандаа бид нэр хадгалахдаа 2-8 градус одоо цус шиг хадгалдаг гэсэн үг. Тэгээ энэ хадгалах нь айгүй чухал. Бид нэр тухайн эмийн бодисыг хэрэглэхдээ үр дүнтэй хэрэглэх зэрэгт бол айгүй чухал ач холбогдолтой байдаг. Дээрээс нь atracrom-ийн хувьд гэх юм бол бид нэр өрөөний температурт одоо хадгалаад нэг сар л болоход 5-аас 10% хүчээ алдчихдаг. Тэгэхээр бид нэр 14 хоногийн дараа гэхэд тодорхой хэмжээгээр бид нэр өрөөний температурт хадгаллаа гэхэд одоо үйлдэлээ үзэж чадахгүй, төвөгтэй, их тун орох, эрсдэлтэй ийм зүйлүүд бол байгаад байдаг бахнэ. За эдгээр эмийн бодисын метаболизмын хувьд бол үндсэндээ 3 байдлаар бодож болно. За холинстераза буюу түрүү хэлсэнчлэн сүгцний холин бол холинстеразаар задарч идэг. За харин atracrom зэрэг эмийн бодисууд бол Хоффманы урвалаар бол задарч идэг. За өгөлсөн нь бол илгээр метаболизмд ордог бахнэ. За энэ ягаад чухал вэ гэхээр одоо ер нь бол энэ сугсаа mevacronium бол холинсимгийн холинстраза ферментийн дэлгүүр задарч идэг. За хэвийн үндэ бол бид нэр энэ холинстразагийн тоог дубукайны тоо гэдэг байдлаар бол
хянах боломжтой байдаг. Тэгээ энэ нь бол хэвэндээ 70% байх юм бол бид нэр хангалттай хэмжээгээр холинстеразыг ялгаруулад одоо сугсааг бол задлж чадах хэмжээний гэсэн үг. Гэтэл энэ одоо сугсаа хэрэглэхэд бид нэр яагаад анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ одоо төрөлхийн холинстеразын бол төрөлхийн байдлаар бага байх боломжтой байдаг. За энэ болохоор биеийн хоромсоомоор дамждаг. Тэгэхээр ер нь бол хүүхдэд сүгсний холин хэрэглэхдээ айгүй чухал, айгүй одоо анхаарах хэрэгтэй гэсэн үг. Гетерозиготны байна уу, гомозиготны байна уу гэдэг нь айгүй чухал. Гетерозиготны байхад лупканы намбар нь 35-аас 65 болж буурдаг байх. Энэ тохиолдолд бол сүгсний холин хэрэглэсэн тохиолдолд өгөгдөл уртснаа гэх мэтчлэн гээд айгүй одоо анхаарах зүйлүүд их байдаг байх нэ. За Хофманы задралаар бол ихэвчлэн одоо атракром, цистатракром бол задарч идэг. За энэ бол биднэрт одоо илгээр дамжихгүйгээр одоо сивэнд аяндаа задарна гэсэн санаа. Тэгээ энд нөлөөлдөг зүйл нь юу байдаг вэ гэхээр температур, pH байдаг ерөөсөө. Ер нь бол тухайн хүн халуунтай. За энэ дээр одоо энгийнээр тайлбарлах юм бол тухайн хүн биеийн халуунтай байгаа тохиолдолд бол энэ Хофманы урвал идэвхжин. Тэгээ энэтэй холбоотой одоо булчин сэтгүүлэгчид хурдан задраад явна гэсэн үг. Эсвэргээрээ тухайн хүнийг одоо гипотермид оруулаад байх тусмаа энэ нэмийг үлдэл уртснаа гэсэн үг. За харин рокуронин бол стероид бүтцтэй, панкронин, бикронин бол стероид бүтцтэй байдаг учраас ер нь илгээр бол метаболизмд ороод задарч идэг. За бикронин хувьд гэх юм бол одоо актив метаболит хийдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр задраад тэр нь задралын одоо цавсрын бүтээгдэхүүн дахиад одоо булчин содруулах үйлдэлтэй байдгаа гэсэн үг. Тэгэхээр ямар үйлдэлтэй эмийн бодис вэ? Хаана метаболит ордог вэ гэдэг нь аягүй чухал. Яа тэгэхээр одоо илгэний хагалгаад орж байгаа юм уу? Эсвэл илийн дутагдaltaй хүн юм уу? Эсвэл илэг шижүүнд суулгасан хүн юм уу? Энэ тохиолдолд бид нэр аль эмийг хэрэглэх вэ? За ялангуяа одоо илгийн метаболизмд ордгоо Хофманы урвалаа задардаг бол илгэний одоо асуудалтай хүмүүст хэрэглэх нь илүү ач холбогдолтой юм а гэх мэтчлэн. Гэтэл бикороныг бид нэр 40% нь одоо илгэнд метаболизмд ордог. Тэгээ энэний болохоор зэрэг одоо бөөрөөр ялгарх нь бас 40% байдаг. Тэгэхээр бөөрийн асуудалтай хүн дээр ч гэсэн микроныг хэрэглэх үү гэдэг дээр бас анхаарах шаардлагатай байдаг байх нэ. За мөн ацетилхолин рецепторын регуляшн гэж байдаг. За ер нь булчин гэмтсэн, түлэгдэлтэй, севдэгтэй үед бол энэ ап регуляшн болдог. Эсвэргээрээ даун регуляшн болдог нөхцлүүдийн хувьд гэх юм бол миостеник гравис, тэгээ фосфат болон холинстеразын ингибитор ихтэй тухайн өвчнөөс шалтгаалсан эсвэл эмээс шалтгаалсан байдлаар бол нөлөөлдөг байна. За мөн одоо тухайн эмийн бодисыг авахдаа нөлөөлдөг зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт нас байдаг. За ялангуяа одоо хүүхдэд бол илүү одоо шаардлагатай төснөстүүд бол бүрдэж болно. Гэхдээ яг байх ёстой жинд нь тооцох ёстой гэсэн үг. Энэ ягаад одоо хурдан одоо үйлдэл эхлэх хугацаанд хурдан байдаг вэ гэхээр ер нь бол нейромускулар junction илүү ойрхон метаболит нэг хурдан ийм явагддаг хүүхдэд бол харин насан туршид одоо older adults-ийн хувьд гэх юм бол энэ neuromuscular junction илүү хол тэгээд тухайн хүн клиренс нэг удаан басамтай холбоотойгоор эмийн бодис удаан үйлдэл үзүүлэх болон их тун орсон тохиолдолд одоо булчин сэрэхгүй удах нөхцлүүдээр бүрдэж болно. Тэгэхээр наснаас хамааран эмийн тунгаа тооцох нь. За мөн тархалтай эмчлүүлэгчдэд яг байх ёстой жинд нь тооцохгүй бол бид нэр тухайн хүнд овердозын хийгээд эмийн бодисын одоо задрах хугацаа уртсах эрсдлүүд бол байгаа. За түрүү хэлсэнчлэн илгэний өвчлөлт ер нь бол одоо хуваарлтын эзэлтгүн бол ихсэн. За панкронин болон бикроны хувьд гэх юм бол ялгарна удаашрна. Ягаад гэхээр илгэний өвчлөлийн үед одоо илгэнд метаболизмд ордог учраас за цистатракром бол атракром бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. За псевдохолинстераз гэдэг одоо шийдгэлж яах юм бол энд бас одоо булчин содруулагчийн эмийн үйлдэлийн хугацаа нь бол уртсах нь байна. За kidney failure-тэй байгаа тохиолдолд бол бид нэр бикороныг хэрэглэх юм бол үйлдэлийн хугацаа нь уртснаа гэдгийг санах хэрэгтэй байдаг. За энд бол илүү түрүү одоо хэлсэнчлэн за нэраа хүүхдэд насан туршид одоо ер нь бол хөшлөх тусмаа тунгаа бууруул гэсэн санаа. За атракром болон цистатракром дээр за булчин содруулагчдыг хэрэглэх одоо ач холбогдолтой ерөнхий мэдээг өгүүлэхийн үед хаалгаа булчин содруулагч ингээ хаалгаа ордог. Гэтэл хаалгааны дараа одоо post anesthesia care unit бол айгүй чухал. Эхний 30 минут бол айгүй чухал байгаа хгүй. Бид нарт яг хаалгаанд тухайн хүнээс сэрээгээд тухайн хүнийг ингээд яриад татгаад байсан боловч
эхний 30 минутыг маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа яралтай алхаа орсон, урт цагийн алхаа орсон, хэвлийн алхаа орсон, яралтай тархалтай имчилүүлэлт орсон энэ хүмүүст бол нэлээд сайн хянжаах шаардлагатай байдаг. За тэгээд энэ эдгээр эмийн бодисын reversal agent-ууд гэж байдаг. За бид нар бол яг одоо хэрэгжилж байгаа өдөр тутмдаа хэрэгжилж байгаа атракрум, рокурониум, викороны хувьд гэх юм бол үндсэн үйлдэл нь юу байгаад байгаа вэ гэхээр энэ ацетил холины рецепторт үйлдэл үзүүлээд тэгээд ацетил холин байсан ч гэсэн ямар ч мэдрэг нөлөө үзүүлэхгүйгээр ингээд үл туушруулахгүйгээр байлгаад байгаа үндсэн нөхцөл нь бол юм байна. Гэтэл одоо reversal хэрэглэе гэх юм бол бид нэр энэ ацетил холин эстераза буюу энэ холиныг задалдаг холин болон ацетат болгон задалдаг энэ ферментийг нь блоклчдаг. Тэгэх юм бол одоо ацетил холин ихээр үсээд энд одоо ацетил холины рецептор блоклоод байсан эмийн үйлдэлийн хугацаа нь ингээд дуусаад ирэхэд энд ацетил холин их байгаа тохиолдолд бол булчин хурдан зэрэг их нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. Гэтэл тосон тусамдхан амийн бодисууд ялангуяа викорон за тэгээ рокурониумын хувьд болохоор энэ сугамадикс болвол reversal эмийн бодис болж явдаг. Энэ нь бол илүү хурдан зэрэг гэсэн үг. Энэ яадаг вэ гэхээр тухайн одоо булчин сулруулагчийг барьж авах зарчмаар бол capsulization байдлаар ингээд сугамадикс бол барьдаг. Тэгээ хэм болвол биднэрт энэ ацетил холин рецептор бол одоо химийн ажиллах нөхцөлийг бүрдүүлээд хурдан сэргдэг гэсэн үг. За бид нар бол түрүүний хэлсэнчлэн анти одоо холинестераз ферментийг дарангуулдаг эмийн хувьд бол неокстамин, эдропониум болон перидостигмин байдаг. За хамгийн өргөөр хэрэглэгдэх нь бол перидостигмин байдаг. Перидостигмины тархалтын эзлэг нь болохоор килограммчиндээ 1.5 литр орчим байдаг бахнэ. За тэгэхээр булчин сэргэх гэдэг бол тухайн одоо булчин сулруулагчийн сүүлд хийснээс хойш одоо сэргэх хугацаанд хэр байгаа юм. За тэгээ булчин аягүй чухал. За булчин сулруулагчдыг авсны дараа яаж сэргдэг дарааллын талаар ярив. Ер нь бол төвийн болон захын булчин гэдээ хоёр ангилчж болно. За төвөндөө бол хамгийн чухал эргэтэн болох өрцний булчин бол орж идэг. За өрц бол хамгийн хурдан сэргдэг булчин байгаа. Тэгэхээр дарааллын хувьд болохоор одоо хурднаас удаан руу шилжих юм бол за хамгийн түрүүнд өрц, дараагийнх нь болохоор laryngeal muscle байдаг. За тэгээд corrugator supercilii буюу энэ урхайн дээр байгаа булчин. За тэгээ хэвлийн булчин, orbicularis oculi, за genihoid muscle болон одоо adductor pollicis muscle бол хамгийн сүүлд ингээд удаанаар сэргдэг байх нэ. Тэгэхээр бид нар бол хизээ хурдан сэрэх вэ гэдг нь бол ингэж дараалалаар тооцож болох нь ер нь бол хамгийн түрүүнд сэргдэг нь бол өрц байдаг. За тэгээд рокурониумын хувьд мөн одоо энэ up to date дээр гаргасан энэ судалгаанууд бол байгаа. Хизээ одоо ямар булчингууд хамгийн түрүүнд сэргдэг вэ гэдг нь бол айгүй ач холбогдолтой байдаг. Гэхдээ ер нь бол хамгийн хурд нь бол өрц байдаг. За рокурониум дээр болохоор энэ бас тооцоолыг хийсэн байгаа. Рокурониумыг хийгээд үсгэд болохоор хэдэн минутын дараагаар аль булчин сэргэж хамгийн түрүүнд сэргэж аваа гэдгээс нь барс харьцуулт судалгаанууд хийсэн байна. За булчин сулруулагчдыг сэргэж байгаа байдлаар нь бол одоо train of 4 гэдэг одоо аппаратыг ашиглаад бид нар хангалттай одоо булчин сулрсан байна уу, сулраагүй байна уу гэдгийг үзэх боломжтой байдаг. За булчин сулруулагчд бол хангалттай тухайн булчин одоо хангалттай сул байгаа бол top дандаа тийг заад. За ер нь бол 1-3 байгаа тохиолдолд бол хэдэн хувь сэргсэн бэ гэдгээс шалтгаалдаг. За 4-өөс дээш явах юм бол энэ сэргэлт эхэлсэн байна гэж үзээд булчин сулруулагчийг бол хаалганы дундор давтдаг байх нь байна. За тэгэхээр reversal эмийн бодисуудыг бас мөн бодох хэрэгтэй. За тофи үед одоо тухайн хүний сэрэг хаалганы дараа сэрэг нөхцөл бүрдэж байгаа тохиолдолд сугамадикс бол одоо рокурониум, викорониумын reversal юм. Неостигмин бол үл туушруулагчийн reversal юм байдаг. За неостигминийг бол ер нь бол түгээмэл хэрэгэлдэггүй. Гэхдээ бол одоо неостигминийг 1 мг кг-аар суцаар хийсэн тохиолдолд гликоперлатыг шаардлагатай. Яагаад тэгэхээр неостигмин бол антихолинестераза болгочхоор ацетил холин ихсэн. Тэгэхээр ацетил холин ихсэнтэй холбоотойгоор тухайн хүн бради болох одоо маскариник рецептор маскариник одоо ацетил холин нөлөөсөнтэй холбоотойгоор одоо бради болох нөхцлүүд бас бүрдэх боломжтой байдаг. Тэгэхээр дараах одоо антихолинестераза ферментийн эмүүдийг хэрэглэсэн тохиолдолд перидостигминтэй неостигминийг хэрэглэсэн тохиолдолд атропиник эсвэл гликоперлатыг хэрэглэх нөхцлүүд бүрддэг бахнэ. За reversal agent-ууд бол брадикардит, бронхоспазм, анафилакси зэрэг боловсролтлоо заашгүй шаардлагатай байдаг.
За Сугамадикс бол Монгол одоо орж ирж байгаа эмийн бодис. Энэ эмийн бодисыг бол ер нь одоо микрониумд л реверс байдлаар хэрэглэн. Гэхдээ энэ Сугамадиксыг тунгийн тааруулахгүй бол одоо гаж нөлөөтэй тэр мухаарах бөөлж өгтэй ам хураашах, тахи бради, диснес үсэх, тэгээд ханиалгах гих мэдчлэн гаж нөлөөнүүд бас тэмдэглэгдсэн байдаг бахнэ. За тэгэхээр safe tracheal extubation хийхэд бид нэр гараа өргөж гин үү, толгоогоо өргөж гин үү, хөлөө өргөж гин үү, хөлийг гаргаж гин үү гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд хангалттай булчин сэргсэн болон хаалганы дундуур булчин цэцэрлэлийг бол бид нэр Train-4 гэдэг аппаратын тусламжтайгаар үзэх боломжтой. Энэ бол одоо хаалганы үед дөрөв хэлсэнчлэн булчин хангалттай сул байна уу. Тэгээд бид нэр одоо тухайн таамагаар 30-аас 40 минутын хугацаанд тавтна гэдэг одоо булчин цэцэрлэгч тавтна биш. Яг нотлохоон суйрлаад Train-4 ямар байгааг гэдгийг шалтгаалж болно. За орчин үеийн төхөөрөмжид бол бүгд Train-4 гэд модультай болсон. Ер нь бол 1 мА болон 5.15-70-аар цохиулаад ерөөд унтчих үед нь тоогоор цохиулж ийн гэсэн санаа. Тэгэх юм бол булчин эргээд агшиж байгаа булчин одоо хүндэн судал булчингийн сэрэл нь ямар байна вэ гэдгийг л үзэж байгаа. За зарим тохиолдолд эдгээр тохиолдлуудад бол одоо буруу байх эрсдэлтэй. Тухайн хэсэг газар хавантай тий тэр хүн одоо тэр хэсэгтээ нэлийн өрөвсөл литртэй байх юм бол бид нар бол тэнд хэсэгт бол Train-4 тавьж үзэж болохгүй. За тэгээд ацетил холины рецепторын одоо блокнтсэн байдал нь 95%-аас дээш байх юм бол 1-ийг заах нь 8, 85-аас 90 байх юм бол 2-ыг заах нь 80-аас 85 байх юм бол 3, 70-аас дээш байх юм бол 4 байдаг бахнэ. Тэгэхээр блоклогдсон байдал нь 70% та байна гэдэг бол 4-ийг зааж ийн гэдг нь хаалганы дундуур за одоо бид нар булчин цэцэрлэгчтэй тавтах болж байна гэдэг тохиог өгдөг гэсэн үг. За энэ Train-4-ыг болохоор зөвхөн нэг газар тавихгүй улнаар нэрвд бол одоо most recommended болгодог энэ захад байж байдаг. Тэгээ энд болохоор зэрэг бид нэр арай аюулгүй тэгээд мэсцлийн талбайгаас хол гэж үздэг. За нүүрэндээс бас байрлуулж олон төрөний хэлсэнчлэн нөгөө коррогатор суперцилиэд бол одоо сэргийх хугацаанд бас хурдан байж байдаг. Тэгээ энэ тохиолдолд бол бас хэрэгж болдог ч гэсэн энэ бид нар ампраар цохиулж байгаа учраас нүүрэн дээр тавихыг бол одоо түгээмэл recommend хийдэггүй байна. За мөн posterior tibial nerve дээр бас тавьж болно. За анхаарал хандуулсанд баярлалаа.